Арван аймагт дулааны станц барих төслийг гүйцэтгэгч Солонгос компани дампуурсан ч манай улс зээлийн хүүд 290 сая Америк долларыг төлөөд байна. Хоёр тал болж хуваагдаад байсан Монгол ардын нам эвлэрчээ. Засгийн газар зөвхөн багш нарын цалин нэмж боловсролын салбарынхныг алагчлахаар шийджээ. Хувийн эмнэлгүүдийн эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг санхүүжилт 3 жилийн дотор 6-аас 14 дахин өсчээ. Манай улсын хүн амын дунд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд чихрийн шижингийн өвчлөл 3 дахин нэмэгджээ. Оройн төргийн үзэгчтэй цаг 7:10 Тэнгэр-телевиз 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Би хөтлөгч Ариун Туул энэ цагт ажиллана. Арван аймагт дулааны станц барьж өгнө гэж тендерт шалгарсан Солонгосын компани ганц ч станц ашиглалтанд оруулалгүй дампуурчихсан. За ингэснээр Арван аймгаа дулааны станцтай болгох гэсэн манай улс аль ч үгүй хоцорч дээрээс нь нэмээд 40 сая Америк долларын өрөнд унаад байна. Өнгөрсөн хугацаанд л гэхэд зээлийн хүүгийн төлбөрт нийтдээ 290 гаруй сая Америк долларыг төлжээ. Гэтэл энэ асуудлыг салбарын сайд Чойжилсүрэн үл тоож байна. Арван аймагт дулааны станц зорих төслийг бүгд найрамдах Солонгос улсын Экзим банкны хөнгөлөлтөө зээлээр хэрэгжүүлж байгаа юм. За Экзим банкны гол шалгуур нь төсөл хэрэгжүүлэгч компанийг зээл олгогч талаас сонгон шалгаруулдаг. За өөрөөр хэлбэл дампуурсан гэгдэх Бүксон инженеринг компанийг бүгд найрамдах Солонгос улсаас тендерт шалгаруулж сонгосон гэсэн үг. За энэ үрүүлж хил амны байгууллагын эрчим хүчний яамд өөрсдийгөө хамгаалах нэг зэвсэг болж байна. За энэ дэш салбарын сайд нь 10 аймагт дулааны станц барих төсөл бүтлгүйтэж гацсан нь манай засгийн газрын зад хэр дундаа эрчим хүчний яамнаас шалтгаалсан асуудал биш гэж олдуулж байна. За гэсэн ч Солонгосын талд энэ асуудлыг тавьж энэ намартаа багтаан нааштайгаар шийдүүлнэ гэж байсан юм а. Экзим банкны зээл санхүүжилтээр одоо байгаа гүйцэтгэлийг нь үнэлээд үлдсэн ажил дээр нь шинээр тендер зарлах уу эсвэл энэ компани гүйцээх үү? Эсбүгээс бүрийн төслийг зогсоогоод Монголын талын их хурцээр санхүүжилтээр дуусгах уу гэдэг ийм гурван шийдлийг энэ 9-10 дугаар сарда багтаагаад бид нар нэг талд нь гаргахаар энэ Солонгосын талын нэм төвдөө нөхцөл байдал орчин ийм байдалтай байгаа гэдэг хэлье. За энэ бол Чойжилсүрэн сайдын 2 сарын өмнөх хэрэг. За ингэж ярьснаас нь хойш юу өөрчлөгдөв? Солонгосын тал манай талаас тавьж байгаа саналыг хэрхэн хүлээж авав? Наандаж зээлийн үгийн төлөвлөлтийг хойшлуулах боломжтой эсхийг сайдаас өнөөдөр тодруулах гэсэн боловч тэрээр яриа өгөхөөс татгалзлаа. Сард багтаа Солонгосын одоо компани хэрэгжүүлж исэн 10 аймаг дулааны цэглэлгээ барих төсөл юу болсон юм? Гэтэл энэ хооронд манай улсын засгийн газар 2020 оны 2 дугаар сарын 20-оос хойш нийтдээ зээлийн хүүгийн төлбөрт 290 сая Америк долларыг төлөөд байна. Энэ төсөл бол захиалагч талаас ч тэр одоо гүйцэтгэгч талаас ч тэр маш хариуцлагагүй хандсан. За энэ одоо ковидын үед яг ковидын шалтгаан гэж байгаа боловч цаад гүйцэтгэгч компанийн хувьд бол сонгон шалгаруулалтан дээрээ ч тэр одоо ер нь нэлээд асуудалтай болсон шиг байна. За энийг тодорхой хэмжээнд хуулийн байгууллагууд руу асуудлууд нь шилжсэн байгаа. За гэхдээ энэ дэр бас одоо гарч болох энэ төсвийн эрсдлүүдийг аль болох одоо бууруулах цаад гүйцэтгэгч компаниар одоо өгсөн хохирлуудыг төлөвлөх тал дээр ийм ажиллагаанууд явж байна. За тэгвэл бүх аймаг нь бол ийм биш. Зарим аймагуд дээр гүйцэтгэл нь бол 50-60% гараад амжилттай явж байгаа аймагуд бол байгаа. 10 аймагт дулааны станц зорих энэ төсөл нь засгийн газрыг их хэмжээний өрөнд оруулсан бүтлгүйцэн нэг төсөл болж байна. За үүнийг ч сангийн сайд хүлээн зөвшөөрч байна. Ийм цаашид гүйцэтгэгч нь дампуурчихсан энэ төслийн зээлийн хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах саналыг тавих нь зүйтэй гэлээ. Харин Солонгосын талаас ямар хариу өгснийг нь салбарын сайд Чойжилсүрэнгээс асуу гэлээ. За гэтэл Чойжилсүрэн сайд хэвлэлийнхэнд хаалттай болоод удаж байгаа юм а.
Засгийн газар эх онд багш нарын цалинг 76%-аар нэмэхээр тооцож төсвөө баталсан ч боловсролын салбарын бусад ажилтнуудыг орхигдуулжээ. За гисэн хэрн боловсролыг дэмжих жилд зориулан бид боловсролын салбарынхаа цалинг нэмлээ гэж ярьж байгаа нь хууран мэхлэлт гэж зарим гишүүд бухимдлаа илэрхийллээ. Харин энэ асуудал салбарын сайд баталсан төсвийнхөө хүрээнд салбарын ажилтнуудын цалинг нэмэх боломжтой гэх бөөрийнхээ хариултыг өглөө. Боловсролын салбарын ажилтнуудын цалин нэмье гэвэл дор хаяж 900 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоолол. За гэтэл эх онд 500 гаруй тэрбум төгрөгийг л архийн төсөвт суулгасан. За энэ бол зөвхөн багш нарын цалингийн нэмэгдэлтэл зарцуулагдах мөнгө. За нэг ёсондоо салбарын сайдын хэлж байгаа шиг батлагдсан төсвийнхөө хүрээнд салбарын ажилчдын цалин нэмэх боломж том бага. За нэмлэж гисэн 5%-аас хэтрэхгүй гэдэг нь тодорхой юм. За гэтэл өнөөдөр улсын хурлын чуулган дээр төсөв батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр ажлын хэсгийн ахлагч болон салбарын сайднаар бие биерүүгээ энэ асуудлыг түлхэцгэлээ. Ажилтнууд нь орхигдсон байна. Тэгэхээр эх жил он гарангуудаа нөгөө цалингийн нэмэгдлүүд нь ажилтнуудын үйлчилгээний ажилтнуудын үйлчлэг сантехникч одоо цахилгаанчин жижүүр манаач энэ улсуудын цалин мөнгөний асуудал нь орхигдож гин гэж ойлгохоор байна уу яахаар байна уу? Зөвхөн багш нар нь орж байгаа юм шүү. Хууль дээрээ бол багш нарын ингэж гарцсан байгаа. За тэгээ энэ тогтоолоо харах юм бол яг батлагдсан төсвтөө тааруулан хэмжээнд нь гэсэн ийм үг байгаа. Ийм учраас зүгээр яг ажилтны гэдэг үгийг нэмчихэд энэ дээрээ бас төсвийн хүрээнд өөрсдөө салбарын хүрээнд бас ярилцаа шийдээд явах боломж бас байна уу гэж харж байгаа. Зүгээр ажилтны гэдэг үгийг нэмчих бас боломж хэрвээ байвал бас энэ дээр бас оруулах их зүгээр гэсэн ийм одоо байр суурийг бас салбарын сайд үед барьж байгаа. Зөвхөн нэг үгийн тухай асуудал биш л дээ Норон байр сайдаа. Энэ үгийн ард 400 тэрбум төгрөгийн асуудал яригдчих. Та сая хэллээ 520 тэрбум төгрөгөөр цалингийн асуудал нэмэгдсэн. Энэ бол багш нарынхаар тооцож боловсролын яам, сангийн яам, ажлын хэсэг дээрээ хамтдаа тооцоолоо хийж багш нарын цалингийн өсөлтөөр тооцож төсөвт оруулж батлуулсан дүн. Энэ дээр ажилчид гэдэг үгийг одоо ажлын хэсгийн хувьд дэмжиж гэдэг юм оруулчихад 400 тэрбум төгрөгийг хаана гарах вэ гэдэг асуудал үүснэ. Боловсролын салбарт байж байгаа 93 мянган хүний цалингийн асуудал яригдж байна. Зөвхөн багш нарыг гэж ялгах нь бас хэцүү. Тийм учраас хэмжээнд нь тааруулаад өнөөдөр батлагдсан хэмжээнд нь тааруулаад бид нар уян хатан зохицуултаа хийгээд цалингийн бүтцээ яриад ингээд явах боломжтой гэж харж байна. Та энэ тооцоолоо хийгээд төсвийн ажлын хэсэгтэйгээ сангийн яамтайгаа оруулаад тооцоолоо бодиттой гаргаад энийг төсөвтөө суулгаагүй ээжиж одоо ийм асуудал над руу яриад идэх нь ямар учиртай юм бэ? Ийхүү эх оны төсөв нэгэнд батлагдсан хойно гишүүд гинэт ухаан орсон мэт боловсролын салбарынхныг алагчлалаа гэх шүүмжлэлийг хэлж байна. Улмаар төсөв батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг дэмжих боломжгүй гэж улсын хурал дээр ундгав. Харин зарим гишүүдийн зүгээс төсөвт тодтолгол хийж боловсролын салбарынхны цалин нэмэх ёстой гэх байр суурийг илэрхийлж байлаа. 2 сар гарын хугацаанд 2 тал болж хуваагдсан улс орны ажлаас илүү улс төржилтийг өмнө тавьж байсан Монгол Ардын намынхан эвлэрчээ. Улсын хуралд анх удаа сонгогдсон Монгол Ардын намын гишүүд өнөөдөр мэдээлэл хийж бид эвлэрсэн гэж мэдгдлээ. За ингэснээр цаашид эрх баригч намын хувьд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ. 2 талд явжсэн энэ одоо хагалт талцалд одоо та бүдгийн эснэр 2 талд гараад явжсэн 5 гишүүн цуглаа зогссон байгаа. Бид бол ямар нэгэн хууны болон улс төрийн үнцэг байхгүй бид бол зарчим дээр 2 талдаа гарч явсан өнөөдрөөр эхлээд энэ талцал хуваагдлыг бол байхгүй байх ёстой гэж бидний гишүүд өгсөн учраас та бүхэн хамтарч мэдээлэл мөн одоо бүлгийн гишүүдэд уриалга гаргаж байна. Монгол Ардын намын бүлгийг цаашдаа нэг хүн шиг нэг зорилготой нэг мөрийн хөтөлбөртөө явах нь зүйтэй гэж үзэж эвлэлд нэгдсэн юм аа. За яагаад анх удаа сонгосон гишүүд эвлэлд нэгдэж байна вэ гэхээр анх удаа сонгосон гишүүд элдв амбиц залгаа. Бидэрт албан тушаалын айхтар том амбиц байхгүй. Бидэнд ганцхан мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж ард түмэндээ амлсан амлалтандаа хүрэх гэсэн тийм зорилго байгаа. Намын маань одоо жирийн иргэдэд төлөөлөгчд намын гишүүд бид бүгдийг одоо нүдэ бүлтэлгээ хараа сууж байгаа. Ажлаа хийх нь үү, хэр зэрэг хийх нь үү, намын хуваагдал юу болчих вэ? Улс төрийн зовлон болох нь болохгүй нь үү? Ямар шийдэлт гаргаж чадах нь үү? Эдгээр хүмүүсийнхээ итгэл үнэмшлийн өмнө бид нэр одоо зогсох ёстой. Эдгээр хүмүүсийнхээ өмнө хүлээсэн хариуцлага ухамсарлах ёстой. Ажлаа маш яаралтайгаар сайн хурдан идэвхтэй үр дүнтэй байж хийх ёстой. Тэхийн тулд ийм нэгдэл маш чухал гэдэг гүнээ ухамсарлаж байна. Намаас илүү бид нар ард түмнийг төлөөлж байгаа төлөөлөл байгаа.
Тэгэхээр энэ одоо бас талцал, энэ үл ойлголцол бол угаасаа ингээд ард түмний одоо ийм асуудал болгож ирж байгаа учраас бид энэ асуудлыг зогсоох ёстой. Мэдээ үргэлжилж байна. За улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг аймгийн тоо 2-оор нэмэгдэж 14 боллоо. Төсөвт орлого төвлөрүүлдэг байсан Булган, Дундгов аймаг эрхчлээс эсрэгээрээ улсын төсвөөс 8 орчим тэрбум төгрөгийн татаас авахар болжээ. Ингэснээр орон нутгийн сонгуулиар арчилсан нам ялалт байгуулсан аймагуудын төсөв танагдж, Монгол Ардын нам ялсан аймагуудын төсөв нэмэгдэж байна. Засгийн газраас өргөн барьсан анхны төсвийг батлагтай аймагуудад олгох санхүүгийн дэмжлэгийг 12.8%-аар багасгажээ. Ингэснээр 21 аймгийн санхүүжилт дунджаар 3-аас 5 тэрбум төгрөгөөр хумигдэж байна. 2025 оны орон нутгийн сонгуульд арчилсан нам 21 аймгийн 7-д нь ялалт байгуулсан. Харин Монгол Ардын нам 14 аймгийг улаан болгож чадсан. Тухайлбал арчилсан нам ялалт байгуулсан 7 аймгийн 5 нь улсаас санхүүгийн дэмжлэг авна. За тийм ч учраас засгийн газар ардчилсан нам ялалт байгуулсан Баян Үйлгийн Говь Алтай, Сүхбаатар, Ховд, Хинтээ аймагт олгох татаасаа бууруулжээ. За Баян Үйлгийн аймагт гэхэд энэ жил 19 тэрбум төгрөгийн дэмжлэг авч байсан бол за эх жил 14 тэрбум болж буурсан. За Хинтээ аймгийн санхүүжилт 2.4 тэрбум төгрөгөөр, Говь Алтай аймгийнх 5.6 тэрбум төгрөгөөр тус буурсан байна. Харин Монгол Ардын нам өөрсдийн ялалт байгуулсан аймагтаа олгох санхүүжилтээ нэмэгдүүлсэн. Тодорхойлбол за ялалт байгуулсан 14 аймагаас 8-нд төсвөөс татаас авдаг. Энэ 8 аймагаас 5-д нь олгох санхүүжилтийг нэмэгдүүлж үлдсэн 3-ыг бууруулжээ. За нэмэгтэй огт санхүүгийн дэмжлэг авдаггүй байсан Булган, Дундгов аймагт нэмэлтээр 8 тэрбум төгрөгийн татаас өгөхөөр оруулж ирсэн байна. За улс аймагт олгох мөнгө 4.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 32.9 тэрбум төгрөг болсон. Өөрхөн аймагт өгөх татаас 1.1 тэрбумаар өсгөж 22.9 тэрбум болгосон. Харин Архангай, Баян Онгор, Хөвсгөл аймгийн төсөв дунджаар 1.6-аас 5.4 тэрбумаар буурсан байна. За нэг үгээр арчилсан нам гарсан бүх аймагт олгох санхүүжилтийг хассан. За ганц аймгийн ч төсөв нэмэгдээгүй. Харин Монгол Ардын нам ялсан 5 аймагт олгох татаасыг нэмэгдүүлсэн байна. За ингээд айл намаас засаглаж байгаагаар нь ялгарсан гэж хэлж болохоор байна. За учир нь засгийн газарт 3 нам хамтрахаа болсон тул Монгол Ардын нам өөрсдөө илүү бялуу хуваажээ. Үзэгч та Тэнгэр телевизийн 7:10 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Ашиг нь илүү гардаг байсан эрүүл мэндийн даатгалын сан гүйцэтгэлээр санхүүждэг болсноос хойш олон тэрбумын өрөнд унсан. За энэ үрийг зудаатгахад төсвөөс мөнгө авдаг улсын болоод бүх хувийн эмнэлгүүд хувь нэмэр оруулсан. Хэн нь илүү их санхүүжилт авч хэрхэн яаж авдаг мөнгө нь нүдэрмхийн зур нэмэгдсэнийг одоо үзүүлье. Энэ оны эхний 9 сарын байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас 202% эмнэлэг нийтдээ 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан байна. За эндээс хамгийн их санхүүжилт авсан эмнэлгүүдийг харцгаая. Тухайлбал Бриллиант, Рехамед, Баянзүрх эмнэлэг, Сондра зэрэг эмнэлгүүд 14 тэрбум хүртэлх төгрөгийг авчээ. За жилийн жилд ийм хэмжээний мөнгийг тэд авдаг байсан уу гэвэл үгүй. 2016 онд байгуулагдсан Бриллиант эмнэлэг 2022 хүртэл эрүүл мэндийн даатгалын сангаас огт санхүүжилт авч байгаагүй. За гэхдээ 2023 оноос огцом 14 тэрбум төгрөгийг авч эхэлсэн байна. За үүний дараа Рехамед эмнэлэг 2022 онд энэ эмнэлэг эрүүл мэндийн даатгалын сангаас 838 сая төгрөгийг авч байв. За 3 жилийн дотор энэ мөнгө нь 17 дахин нэмэгдэж 14 тэрбум төгрөг болсон байна. За тэгвэл энэ хэний эмнэлэг вэ гэдгийг нээлттэй мэдээлэлээс харвал гүйцэтгэх захирлаар нь Лувсан Самбуугийн Жамсүрэн ажилтдаг юм байна. За тэрээр өмнө нь Өдрийн банкны дэд захирлаар ажиллаж
тавьж байсан хувьда Trust Capital банк бус санхүүгийн байгууллагатай хүү юм а. Харин түүний анх хавдар судлалын үндэсний төвийн захирлаар сүүлд нийслэлийн эрүүл мэндийн газрын дараагаар ажиллаж байсан Ловсон самбуугийн Төмөрбаатар юм. Үүний дараа Медвик эмнэлэг 3 жилийн дотор авдаг санхүүжилт нь 906 саяас 10 тэрбум төгрөг болтлоо нэмэгдсэн. Харин Сондра олон авицын нэмэлгийн санхүүжилт шмуяалгаагүй 600 саяас 4 тэрбум төгрөг болсон байна. Ингээд хувийн эмнэлгүүдийн санхүүжилт 4 жилийн хугацаанд 6-аас 14 дахин нэмэгдсэн байгааг эндээс харж болно. За хийснээрээ авдаг гүйцэтгэлийн санхүүжилт 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед 60 тэрбумын санхүүжилт авдаг байсан хувийн эмнэлгүүд эхний 1-2 жилдээ энэ хэмжээндээ таарсан мөнгийг л авдаг байлаа. Ингээд 2022 оноос хувийн эмнэлгүүд учраа олж эхэлсэн. За учир нь гэвэл 2021-ээс 2022 онд авсан санхүүжилтийн дүн 87 тэрбумаас 198 тэрбум болтлоо өссөн байна. За харин улсын эмнэлэг дундаас хувийн эмнэлэг шиг 14 дахин санхүүжилт нь өссөн эмнэлэг алга. Тодорхойлбол хамгийн их санхүүжилтийг хавдар судлалын үндэсний төв авдаг. За үүний дараа улсын 1 болон 3 дугаар эмнэлэг орж байгаа юм а. За энэ онд дээд тал нь 73 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан. Харин 2022 онд эдгээр эмнэлгүүд дараах мөнгийг эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг байсан байна. Ингээд 3 жилийн хугацаанд 14 байтугай 2 дахин санхүүжилт нь нэмэгдсэн эмнэлэг байхгүй. За гэхдээ жилд авдаг санхүүжилт нь их тул дээд тал нь 12 тэрбум төгрөгөөр 3 жилийн дотор өссөн байна. За одоогоор улсын эмнэлгүүдэд нэг их 80 төгрөгийг олгосон. За гэхдээ хувийн болон улсын эмнэлгүүдийн санхүүжилтээс нэг сонин зүй тогтол ажиглагдаж байгаа нь за гүйцэтгэлийн санхүүжилт эхэлсэн эхний 1 жил 2 дахин буурсан санхүүжилт нь удалгүй 3 дахин нэмэгдсэн. За нэгсэндээ хэн илүү олон хүнийг эмчлэн за тэрчнийгээр авах тогтолцоог ойлгосон бололтой. Эрүүл мэндийн даатгалын ерхий газар эмнэлгүүтээ гэрээ хийхдээ ямар үнэтэй эмийг ямар үнээр хийх үү, ямар бүтээгдэхүүн үүсгэх тийм үү, ямар тоо хэмжээтэй нийлүүлэх үү гэдэг дээр тоо хэмжээ үйлчлэхээр ерөөс заадаггүй. Ерөнхий гэрээ хийдэг хамгийн ашигтай хамгийн үнэтэй тийм үү үйлчлэгнүүдийг эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлээгээд санхүүжилт нэгдэг. Тэр санхүүжилтийн нэхэмжлэг хэрэглэхээр нь нэхэмжилсэн үнийн дөнгөөс нь илүү санхүүжилтэд явуулцдаг. Ийм л эрүүл мэндийн даатгалын ерхий газартай байж үүнд нь хяналт тавьдаг эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь ажилтдаггүй. Манай улсад сан болгон асуудалтай өмнө нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, боловсролын зээлийн сан гээд авилгад эдэгдэж хэдэн томчууд нь тонсон ирсэн. За одоо харин эрүүл мэндийн даатгалын сан хэн тонсон бэ гэдгийг хуулийн байгууллагаас шалгаж эхлэх байгаа юм а. 1999 онд манай улсын нийт хүн амын 3.1% чихрийн шижний өвчлөлттэй байсан бол 2019 онд энэ үзүүлэлт 10.8% болж 3 дахин өссөн байгаа юм а. Өвчлөлттэй байж болзошгүй 404 мянган гаруй хүн байгаагаас 30 орчим мянган онцлогдсон эмчийн хяналтанд байна. За өөрөөр хэлбэл манай улсад 11 хүн тутмын нэг нь чихрийн шижний өвчлөлттэй байгаа юм а. Чихрийн шижийн өвчлөл үүсэх гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг нь тархалт гэлээ. Хэрэв таны биед ойр орхон ам цангах, шээс хүрэх, шарх сариу хэтэрхий удаа идэрх зэрэг шинж тэмдэг илрүүл үрхийн эрүүл мэндийн төв болон улсын 1-р төв эмнэлэгт хандан үн төлбөргүй шинжилгээнд хамрагдах боломжтой гэлээ. Тэгэхээр энэс сэргийлэх хамгийн чухал зүйл гэх юм бол биеийн жингийн илүүдэлгүй байх буюу хэвлийн тойрог эмэгтэйчүүд 80 см-ээс доош, эрэгтэйчүүд 90 см-ээс доош нэгдүгürt байх шаардлагатай. Хоёрдугаарт биеийн жингийн илүүдэл буюу тархалтай хүмүүсүүд бүгд ерөнхийдөө эрсдэлтэй болчихно гэсэн хэв шинж хоёрын хувьд. Дээр нь нэмээд архаг одоо энэ хорт зуршлууд нөлөөлнө. За дээр нь нэмээд амьдралын хэм маяг хамгийн чухал байдаг гэсэн үг. Иймэрхүү биеийн жингийн илүүдэлтэй маш тархалтай хүмүүс байх юм бол ерөнхийдөө харьяаллынхаа дагуу өрхтөр очиод төрөвчлснээр глюкоз захын судаснаас буюу өндөрнөөсөө зүгээр гатгаал гэсэн глюкоз үүсэх боломжтой байдаг. Тэгж онцлуулж нэгдэрт болно. Мөн бас чихрийн шижингийн эрсдлийн оноо гэж байдаг. 35-аас дээш насны хүн амд зориулсан эрсдлийн оноо гэж байдаг. Тэр оноон дээр 5 ононоос дээш байх юм чихрийн шижингийн эрсдэлтэй гэж үзээд харьяаллынхаа дагуу өрхтөр ч юм уу энэ лалгаа шатлын эмнэлэг эсвэл хувийн эмнэлгүүдэд глюкоза үзүүлдэг 3 сарын дунд үзүүлэх шаардлагатай гэсэн үг. Хэрэв чихрийн шижин өвчин хүндрвэл нүдний хараа муудах, бөөрийн дутагдалд орох, зүрхний шивдээс олох, тархины харвалт өгөх, хөл тайруулах зэрэг эрсдэл үүсдэг. Сүүлийн 5 жилд хөлөө тайруулсан 10 хүн тутмын 7 нь чихрийн шижин өвчний шалтгаан тэжээ. Мэргэжлийн эмчийн хилж бугаар амьдралын хэм маягаа өөрчилж, хоол хүнс дасгал хөдөлгөөн, чанартай нойр зэрэгт анхаарч чадвал эмийн эмчилгээ хийлгэхгүйч байх боломжтой гэлээ. Хувь хүний бие онцлогоос хамаарч нэмэлтээр эмийн эмчилгээ зөвлөдөг байна. Эмчийн зөвлөж буй эм тариаг манай улсад эрүүл мэндийн
даатгалын хөнгөлөлтөөр буюу хямдруулан авах нөхцөлтөөр худалдаалдаг гэлээ. Эмчилгээнд үр дүнгүй ч юм уу ямар нэгэн хоёр дахь халдвараар өртчихсөн үжилтэй цочмог ийм нөхцөл байдал үүсэх юм бол яг инсулин эмчилгээ хийдэг гэсэн үг. Ард иргэдийн хувьд юу гэж ойлгодог вэ гэхээр инсулин эмчилгээ хийх нь одоо чихрийн шижингийн төгсгөлийн үе шатн дээр очичихсан учраас надад инсулин эмчилгээ хийгээд байна гэж ойлгодог. Тэр бол маш буруу ойлголт гэсэн үг. Тэгэхээр инсулин эмчилгээ бол чихрийн шижин өвчний эмчилгээний нэг одоо эмийн эмчилгээний нэг хэсэг гэсэн үг. Тариагаар эмчилж байгаа гэсэн хэсэг гэсэн үг. Тэгэхээр үнэхээр одоо тухайн хүнийхээ нөхцөл байдал, биеийн байдлаас хавсарсан өвчлөөс шалтгаалаад инсулин эмчилгээ авсан ч гэсэн тодорхой хугацааны дараа чихрийн шижингийн хяналт сайн байх юм бол буцаад эм рүүгээ ороод магадгүй эм уужгаад бүр эм уухгүйгээр зөвхөн амьдралынхаа зөв хэв маягаар явахад бас боломжтой юм тохиолдол байдаг гэсэн үг. Дэлхийд дахин чихрийн шижин буюу диабетийн өвчлөлтөд 580 сая хүн бүртгэгджээ. Үүнээс 430 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхэлж буй эдгээр 430 сая хүнээс энэ онд авсан судалгаагаар 4 хүн тутмын 3 нь сэтгэл готрал, ажлын байрны ялгуурлан гадуурхалтад өртдөг гэж хариулжээ. Тиймээс энэ жилийн чихрийн шижний өвчлөлтөд тэмцэх дэлхийн өдрөөр хөдөлмөр эрхэлж буй диабеттэй хүмүүсийг ойлгож дэмжицгээ уриалгыг дэвшүүлжээ. Тэнгэрлэгээс энэ 7 хоногт аймагуудтай холбоотой том мэдээллийг цувралаар хүргэсээр байгаа. За өнөөдөр бид аймагуудын хүн амын дундах шимт хичээлийн үзүүлэлтийг хүргэхээр бэлтгэлээ. За тухайлх юм бол баруун бүсийн аймагуудад эрдэс шимт хичээлийн дутагдал өндөр байгаа юм. За тэр дундаа йод болон төмөр, кальцийн дутагдал өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Шимт хичээлийн дутагдал нь тархалт болон тураалыг үүсгэдэг. Биеийн жингийн илүүдэл зүүн болон төвийн аймагуудад нийт хүн амын 55-аас 59% байгаа бол баруун болон хангайн бүсэд 49-өөс 52% байна. Шимт хичээлийн дутагдалд орохгүй тулд иргэд жимс болон хүнсний ногоог өргөн хэрэглэх учиртай. Гэтэл орон нутагт жимс болон хүнсний ногооны хэрэглээ 30-аас 60% хооронд л байгаа юм а. Өөрөөр хэлбэл нийт иргэдийн тал нь жимс болон хүнсний ногоог огт хэрэглэхгүй мах гурилал орон нутагт хэрэглэж байна. Тэр дундаа баруун болон хангайн бүсэд жимс хүнсний ногооны хэрэглээ хамгийн бага байна. Махнаас их төмрийг шингээхэд хамгийн чухал оролцдог одоо амин дэм бол цай амин дэм баггүй. Гэтэл цай амин дэм хэрэглээ монголчуудын дунд амар баг. Цай амин дэмээр нөгөө баялаг, жимс, хүнсний ногооны хэрэглээ. Ялангуяа нөгөө ногоо навчид ногоо гэж хэлж байгаа тийм. Эдгээр нь болохоор яг энэ захын аймагуд, хязгаарлагдмал аймагуудад ерөөхдөө хэрэглээ бага байгаа надад судалгаанаас 1.2 хүнсний ногооны хэрэглээ 7 хоногт нийгэм 2 удаа л хэрэглэж байгаа юм чи айгу бага байна гэсэн. Тэгээ нөгөө төвөр цай амин дэм хамгийн өндөр агуулдаг уул Монголд дургадаг одоо нохоо оршуу байна, нэрс байна, тэг чацаргааны байна, айн сайн эдгээр одоо жимхнүүд нь ал цай амин дэм агууламжийг өндөртөө боловч бас хэрэглээ айгу харьцангуй бага байгаа. Харин йоджуулсан давсны хэрэглээ баруун болон хангайн бүсэд 12-оос 13%, зүүн болон төвийн бүсэд 15-аас 20% байгаа юм а. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд йодын хэрэглээ маш бага түвшинд байгаа юм. Манай улс далайд гарцгүй учир далайн бүтээгдэхүүнээр хомос учир бид йоджуулсан давсыг хэрэглэж байж йодын дутагдлаас багахынч гэсэн сэргийлэх боломжтой юм а. Йодын дутагдал нь тархины хөгжилд сөргөөр нөлөөлж тэнэгрэл өвчин үүсгдэг болохыг мэргэжилтнүүд онцоллоо. Одоо өрхийн ядчилсан давсны хэрэглээ бол маш одоо буурсан байна гэсэн үзүүлэлттэй байгаа. Жишээлбэл одоо өрхийн 2017 оны судалгаар 78% таа байсан бол энэ удаагийн судалгаар 47% болтлоо одоо буурс зохистой төвшөнд хэрэгжилж байгаа давсны хэрэглээ бол буурсан байна. За тэгээ ядчилсан ядын одоо хэрэглээ буурах нь бол одоо бие бэлдэрдээ оюун ухаан тархины хөгжилд бол одоо сөргөөр нөлөөлдөг учраас бид нар бол одоо ядчилсан давсны хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн үр дүн байна. Мөн үүнээс гадна нийгмийн үзүүлэлтийн төвөр судалгаанд өрхийн ундны ус гидсний савханцраар бохирдсон үзүүлэлт баруун бүсэд хамгийн өндөр буюу 61% таа байна. Харин хангайн бүсэд 32%, зүүн бүсийн аймагуудад 29%, төвийн бүсийн аймагуудад 48% байна. Өөрөөр хэлбэл ундны усны чанар баруун болон төвийн бүсийн аймагт хамгийн муу үзүүлэлттэй байгаа юм а. Ундны усны чанарын асуудал хамгийн түрүүнд хоол боловсруулах замын өвчлөл болон шүдний өвчлөл үүсгдэг болохыг судлаачид анхаарууллаа.
COP30 эрүүл мэндийн өдөр 11-р сарын 13-нд боллоо. Энэ өдөр эрүүл мэнд уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбоо хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө үүнийг даван туулахын тулд хэрхэн арга хэмжээ авах зэрэг олон асуудлыг хэлэлцлээ. COP30 эрүүл мэндийн өдөр Бэлмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан юм а. Бразилийн Бэлм хотоос Халиума мэдээлэл хүргэнэ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэд халаалт, үер ус, шорон шуурга гэх мэтчлэн байгалийн гамшигт үзэгдлүүд нь хүний амь нас эрүүл мэндэд маш ихээр нөлөөлж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд л гэхэд байгалийн гамшигт үзэгдлээс болж 830 мянган хүн амиа алдсан гэсэн тоон судалгаа байгаа юм. Тийм ч учраас уур амьсгалын өөрчлөлтийн бодлогод эрүүл мэндийн салбарыг заавал авч үзэх ёстой байдаг. Өнөөдөр COP30 эрүүл мэндийн өдөр болж байна. За энэхүү өдрөөр нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн гишүүн орнууд болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд за мөн дээрээс нь эрдэмтэн судлаачид оролцож уур амьсгалын өөрчлөлт болон эрүүл мэнд хоорондын уялдаа холбоо мөн цаашдын шийдвэрлэх асуудлуудын талаар ярилцсан чухал мөч боллоо. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн тогтолцоонд ихээхэн дарамт учруулж ялангуяа хөгжиж буй орнууд болон эмзэг нөхцөлд амьдардаг хүмүүст тэгш бус байдлаар хүчтэй нөлөөлж байгааг судалгаа хариулж байгаа юм. За уур амьсгалын өөрчлөлтөөс болж уур амьсгал мэдрэмтгий өвчний тоо өсөх, хэд халалтын улмаас нас баралт нэмэгдэх, агаарын чанар муудах, хүнсний болон хүний аюулгүй байдал алдагдах зэрэг олон хурцдмал эрүүл мэндийн асуудлууд үүсэж байна. За эдгээр нь бүгд дэлхийн хэмжээнд уур амьсгал болон эрүүл мэндийн хямралыг үүсгэж байгааг харуулж байгаа юм а. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрүүл мэнд, халдварт өвчнөд тэмцэх, мөн дасан цогцох, санхүүжилт гээд олон чухал асуудлуудаар хэлэлцлээ. Залуу үеийн төлөөлөл ийм томоохон хэмжээний арга хэмжээнд дуу хоолойгоо хүргэнэ гэдэг бол амаргүй зүйл. Гэхдээ Бразилийн Амазоны нутагт болж байгаа COP30-д оролцож байгаа залуусын хувьд энэ хурлыг манай үеийн уур амьсгалын шударга шилжилтийн хамгийн том хөдөлгөөн гэж харж байна. Өнөөдөр олон улс орнууд эрүүл мэндийн үйл ажиллагааны төлөвлөгөөг албан ёсоор дэмжин баталлаа. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүү тэсвэртэй эрүүл мэндийн тогтолцоог бий болгоход маш чухал алхам юм. Мэдээж үүн дээр нэмээд бид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах тал дээрч анхаарах ёстой. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүү сайн бэлтгэх хэрэгтэй. Жишээлбэл Нидерланд улсад үерийн улмаас эрүүл мэндийн үйлчилгээ түр хугацаанд зогсож байсан. Байгалийн гамшгууд эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоог занал хийлж байна. Миний өсөж байгаа зүйл бол эрүүл мэндийг зөвхөн дасан зохицох хүрээнд авч үзэхээс гадна бүх гол хэлэлцээрийн салбаруудад багтаах нь чухал юм а. Хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалахын тулд санхүүгийн болон бусад нөөцийг сайн ашиглах ёстой. Тиймээс уур амьсгал ба эрүүл мэндийн дасан зохицолтод чиглэсэн тууштай, уялдаа холбоотой, сайн бодлоготой байх ёстой. Тийм ч учраас COP30 эрүүл мэндийн өдрөөр Бэлемийн эрүүл мэндийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан. За гол заалтуудаас дурдах юм бол уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрүүл мэндийн аюулуудад анхаарал хандуулах, эрүүл мэндийн салбарыг уур амьсгалд дасан зохицох чадвартай болгох, санхүүжилт, технологи, бодлогын шийдлийг дэмжих, хэд халалт, ган үер зэрэг уур амьсгалын нөлөөнөөс хүн амыг хамгаалах, агаарын бохирдол, халдварт өвчний тархалттай тэмцэх, ногоон буюу уур амьсгал дээлтэй эмнэлгийн системийг бий болгох гэсэн зорилтуудыг танилцууллаа. Өнөөдрөөс Монгол орны зарим нутгаар эрс хүйтэрч байна. За тиймээс цаг агарын урдчилсан мэдээллийг танилцуулъя. Төв болон зүүн аймагуудын нутгаар маргааш, харин зүүн аймагуудын нутгаар 16-нд цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрхийг цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулжээ. За ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зуудын энэ сарын урьдчилсан төлбийг боловсруулахад Баян үлгий, Увс, Ховд аймгийн ихэнх нутгаар зуд болох магадлалтай байна. Тодорхойлбол мал үргэлжилт нийт нутгийн 2% нэн их, 16% их, 36% дунд, 29% бага, 17% хүндэрч болцсошгүй байгаа юм. Ялангуяа Баян үлгий, Увс, Ховдын ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баян хонгор, Төвийн зарим нутгаар зуудын хүндрэл үүсэх төлөв гарчээ. За энэхүү төлөв мэдээллийг газрын ажиглалт хиймэл дагуулаас авсан ганц уншлагын байдал 2025-аас 2026 оны өвөл хаврын бэлчээрийн даац, ургац, хурдундасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 11-р сарын агаарын температур хурдундасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн гаргасан байна.
Баянгол болон Чингэлтэй дүргээс нийтдээ 5,000 өрхийг дулаалж хийн халаагуурт шилжүүлэхээр болсон. За энэ дулаалгын ажил дуусаж бүгд найрамдах Хятад улсаас хийн халаагуурын төхөөрөмж, Оросын холбооны улсаас хийн халаагуурын баллоныг цэнэглэх газ ирснээр айл өрхүүдэд тараагдаж эхлэхээр байна. За хийн халаагуурын төсөлд нийтдээ 45 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм байна. Дэнжимийн гандан зурагт орчмын 5,000 айл өрхийг үн төлбөргүй дулаалж хийн халаагуурын төхөөрөмжийг ч мөн үн төлбөргүй суйрлуулахар байгаа юм а. Уг зардалд нийслэлийн төсвөөс 45 тэрбумыг зарцуулсан гэлээ. Үүнээс гадна эдгээр айл өрхүүдэд 5 толгой түлш компани зүгээс галлгааны улирлын үеэр нэг өрхөд 900,000 төгрөг олгохоор олжээ. Нэг өрхөд 900,000 гэд бодохоор нийт 5,000 өрхөд 4.5 тэрбум төгрөгийг олгохоор байгаа юм а. 5 дугаар сарын 15-ны өдрүүд хүртэл нийт 900,000 төгрөгийн татаас бол улсаас бол олгохоор төлөвлөсөн байгаа. За энэ нь бол улсын төсвөөс биш 5 толгой түлш компани энэ чинь тухайн айл өрхөд маань гал түлхээ болоод ирэнгүүт тэр нүүрсэнд олгодог байсан татаасыг нь бид нэр бол хийний үнийн урамшуулалт гэдэг байдлаар бол олгоод явж байгаа. Чингэлтэй дүүргийн 3,700, Баянгол дүүргийн 1,300 айл өрх уг хийн халаагуурын төсөлд хамрагдсан. Баянгол дүүрэгт 6, Чингэлтэй дүүрэгт 27 хийн боллоон цэнэглэх газрыг байгуулахаар төлөвлөж байна гэлээ. Өнгөрсөн онд хийсэн туршилтаар 10 кг хийн боллооныг 50-аас 80 м2 талбайтай байшинд 5-аас 7 хоног ашиглаж байсан гэлээ. Тиймээс тухайн өрхийн температурын тохируулгаас хамаарч хэрэглээний хугацаа их бага байна гэдгийг холбогдох албанаас хэллээ. Байшинтай өрхийн галлгааны улиралд хийн халаагуурын боллооныг цэнэглэх өртгийг 2.6 сая гэж тооцоолсон байна. Харин Монгол гэрийнхийг 1.6 сая гэж тооцоолжээ. Цахилгааны шөнийн цагийн тарифтын хөнгөлт байгаа шүү дээ. Тэр нь хэвээрээ байдгаараа байна. Үүнээс гадна цахилгааны болон хийн шилжилт рүү шилжиж байгаа энэ урамшуулал олгох журмыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрөө батлаад өөрөө урамшууллаа олгоод зэрэгцүүлээд явна. Уг хийн халаагуурын төхөөрөмжийг бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэж авч байгаа бол хийн халаагуурын газыг Оросын холбооны улсаас импортлож байна. 5,000 айл өрхийг хийн халаагуурд шилжүүлснээр агаарын бохирдлыг 12%-аар бууруулах боломжтой гэж холбогдох албанаас үзжээ. Гэхдээ эдгээр айл өрхүүдийг үн төлбөргүй дулаалж, үн төлбөргүй төхөөрөмж тарааж, урамшуулал хүртэл тарааж 50 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байгаа нь хэр оновчтой шийдвэр вэ гэдгийг цаг хугацаал харуулахаар байна. Олон жил агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж улсын төсвийг үргүүдүүлсэн жишээ олон билээ. Даяаршиланд хондоошил уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг Химер брэнд нь жуулчдад болон гадаадд суугаа монголчуудад зориулж үндэсний хэв маягийг хадгалсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За үүсгэн байгуулагч Алтан туул ковидын хөл хорионы үед өөрт байсан торгод урднуудаа цэгцэлж байхдаа энэ бизнесийнхээ санааг олж байжээ. Хөл хорионы үеийн хоббигоо хэрхэн бизнес болгосон тухайга бидэнтэй хаваалцсан юм. За манай Химер брендийн анхны эхлэл бол 2016 онд тавигдсан. За тэр үедээ болохоор эрэгтэй Монгол загварын цамцнууд хийжсэн. Монгол хувцсны хамгийн энгийн бүтээгдэхүүн чинь Монгол цамц нэгдүгээр давхарлаа. За тэгээд тэрийг хийж одоо үзэсгэлэн худалдаа энтерт ингээд явдаг байж байгаад ковид гараад үйл ажиллагаа маань зогссон. За тэрний дараагаар нэг 2 жилийн хугацаанд гэртээ суулцсан шүү дээ. Тэгэхэд өөрийн энэ 20 жилийн хугацаанд цуглуулсан бараа материалыг эмхэл цэгцлэх боломж гарсан. Тэгэл бүх даавуу торгонуудаа бүгдийг гаргаж ирэл ингээд тооход 1000 гаруй тэр торг даавуу ингээд цугласан байсан. Би бас бүсээрээ ажилладаг байсан юм л да. Тэгээд
За энэ одоо нууц боломжоор юу хийж болох вэ гэдэг нэг маш их цаг хугацаа байгаа шүү дээ. Тэгээ анхныхаа одоо шилэг товчийг бэлдээд 5-6 мянган самбин товчийг одоо зангидж бэлдснээр бүтээгдэхүүн гаргах одоо анхны боломж бүрдсэн. Тэгээ ер нь бол ийш нь тийш нэгээд их явж байхад аялал жуулчлалын одоо гоё сонин содон бүтээгдэхүүнийг шаардлага гараад идвэс. Яг юу хийх вэ гэдгээр л бодоол идвэсэн. Тэгээд нөгөө Монгол цав зөвлөрлээд эрчүүдээ одоо энэ эмэгтэй хүмүүс маш их хувцас хийж өмсөж штэ ингэ үйлчлүүлчихэж байна. Эрчүүдийн тэр хувцсны сонголт их муу байсан цаг үед одоо 16 оноос эхсүүлээд эрэгтэй цамцны 500 гаруй нэр төрлийн ийм одоо өнгө төрхийг Монголын нийгэмд бас ингэж үзүүлж харуул таниулаад за тэгээ одоо миний одоо үр болсон. Тэгээ одоо дараагийн шинэ бүтээгдэхүүнд орё гэж Монгол загварын аялал жуулчлалын одоо энэ бүтээгдэхүүн болох богцон цүнх гэдэг ойлголтыг одоо нийгэмд гаргаж ирсэн юм аа. Тэгээ одоо энийгээ түгээгээ сурчлаа 6 дахь жилдээ явж байна да. Хооч үе залуучуудаас үлгэр дуурайл болъё. Одоо энэ хаягдaltaгүй эко үйлдвэрлэж явдаг нэг ч зүйл хаягдахгүй. Хамгийн сүүлийн үлдсэн нэг одоо 15 сая шилбэр хүртэл нэг самбин толгой зарагдаад татгалчихна. Тэрнгээрээ одоо урлагийн том бүтээл хийх гэж бэлдэж байна. Одоо 3000 гаруй самбин тавч ингээд зангидсан байна. Монгол загварын богцон цүнхий ч одоо маш олон нэр төрлөөр хийж байна. Хийгээгүй зураг тавьсан 200 гаруй одоо загвар байна. Жишээ нь. Тэгэхээр би дандаа одоо шин загвар дээр ажилладаг гэж болно. Гэхдээ энийг нээлттэй одоо энэ Хэмер брэнд гэдэг нэг групп байдаг. Тэрнгээрээ энэ загварын онцлогийг үнийн саналтаа нээлттэй нийтэлдэг. Би бол үйлдвэрлэлийг томруулах гэж боддгоо дандаа одоо их симпл загвар дээр ажиллаад цорын ганц онцгой содон байхыг ингэж хүсдэгэ. Тэгээд энэ залуу ээ дэмжээч. Дөнгөж сургууль төгсөө гараад 1 2 3 жил болж байгаад 2 3 жилийн дадлага туршлагатай болж байгаа хүмүүс чинь яг тэр үед нь улс нийгмээсээ дэмжихгүй болохоор сэтгэлээр унаа шантарчдаг. Тэр дэмжиж байгаа чи тэгхийн бол одоо энэ Монголын нийгэмд хий бүтээ гэсэн энэ залуу үе шантрахгүйгээр эмлүүчээд хүчтэй орж ирнэ. Хүн болгоо ингээ үйлдвэрлэгч байвал аялал жуулчлалын салбарт Монгол болоод дэлхийд ч ингээд гараад ирэх боломжтой. Манай энэ бүтээгдэхүүн чинь болохоор онцгой содон учраас одоо энэ гадаад байдаг монголчуудаа ах дүү нартай найз нөхдөд дэлгэн. Эсвэл тэнд байгаа хүмүүс харцмал Монголоос захиалж авдаг. Тэгээд одоо гаргасаар байгаа дэлхийн одоо Монголд бол 21 аймаг тэгээд дэлхийн 20-од улс руу гарцсан байна. Одоо Орос, Хятад, Герман, Итали, Франц, одоо Бельги, юу ч гэдгийг тий Австри, Америк, Солонгос, Япон гэдэг одоо энэ нөгөө монголчуудын нийтлэг гардаг бүх л улс руу одоо гарцсан байна да. Монгол улс уулын цанын төрлөөр түүхэндээ анх удаа өвлийн олимпийн наадамд оролцохоор болсон тухай сайхан мэдээг үзэгч тантай хуваалцж байна. Цаны үндэсний шигшээ багийн тамирчин Алтан зуулын Ариун бат Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо явагдсан олон улсын тэмцээний амжилтаараа олимпийн эрхийн нормативыг биелүүлсэн байгаа юм. Энэхүү тэрээр уулын цанын төрлөөр өвлийн олимпийн наадамд оролцох анхны монгол тамирчин боллоо. Сонирхуулахад Милан Кортина 2026 өвлийн олимпийн наадамд оролцохоор Монголын 3 тамирчин эрхээ аваад байгаа. За гүйлтийн цаны төрлөөр ач бадрах ариун тунгалаг нар хүч сорих бол уулын цаны төрөлд инхүү Ариун бат оролцохоор боллоо. За олон улсын хэмжээний мастер гамболдын цэцэг жаргал 2002 оноос хойш волейболын үндэсний дээдлэгт тууштайгаар тоглож байна. За энэ зурт тэрээр дээдлигийн тэмцээнд 11 удаа төрүүлсэн төдийгүй 2 мөнгө 1 хүрэл медалийг гаргасан бахтам амжилтын эзэн болжээ. За мөн 2004 оноос хойш үндэсний шигшээ багт хүчин зүтгэхдээ Зүүн Азийн аврах шалгуурлага тэмцээнээс хүрэл медаль, оюутны Азийн аврах шалгуурлага тэмцээнээс мөнгө хүрэл медалийг гардаж энэ тэмцээний шилдэг тэгш оролцогчийн шагналыг гартсан байна. Волейболын үндэсний дээдлигийн 30 дахь улирлын эхний тойргийн тоглолтууд 11-р сарын 3-ны өдрөөс эхлэн Асан аренад явагдаж байна. Энэ улирлын дээдлигийн тэмцээнийг 3 дараалсан хожилтоогоор эхлүүлсэн Хөвсгөл Seven Stars багийн тоглогч олон улсын хэмжээний мастер цэцэг жаргалын хувьд 2002 оноос хойших 23 жилийн хугацаанд дотоодын төдийгүй олон улсын тэмцээнүүдэд тасралтгүй оролцож өндөр түвшний амжилтуудад өөрийн нэрийг дарахлсан шилдэг тоглогч билээ. Би ч одоо дээдлигт 11 удаа төрүүлээд 2 мөнгөний хүрэлттэй юм байлээ. Хамгийн одоо нөгөө сэтгэл өндөр баярлж ирсэн зүйлгүй 2008 оны Зүүн Аз Монголд олж авах тэрүүгээр эрчим клуб Монгол улсын шигшээ багийг бүрэлдүүлээд тэгээ хүрэл медаль авч ирсэн байгаа.
тэр бол хизээч мартагдчихгүй. Тэрний дараа чинь би Инакури клубт ороо. Инакури 2009-12 онд бид нөр Азийн оюутны аврах шалгаруулалт тэмцээнд 9 онд нь хүртэл медаль аваад тэгээд би өөрөө тэр тэмцээнд шилдэг тэгш тоглогч болж байсан. Тайланд улсад болж байсан. 12 онд нь болохоор Монголд болоод тэндээс нь манайх мөнгөн медаль авчихсан. Тэрээр 2002 онд анх дээдлигийн тэмцээнд оролцож шуудхан алтан медаль авч байсан. Улмаар өдийг хүртэлх хугацаанд дээдлигт 14 удаа пеналтаж 11-т нь төрүүлсэн байна. Түүнчлэн үндэсний дээдлигийн шилдэг довтлогч болон тэгш тоглогчийн шагналыг 9-төө гардсан өдгөө гавья тамирчны тэмдэг Ингэрт нь бөмбөрч байгаа тоглогч юм а. 2002 оноос хойш эрчим клубтэй тоглож байхад манай эрчим клубын хөгжөөнд дэмжигчнэр бол маш их байдаг байсан. Уурхачин багт аваргын төлөө ер нь тоглож байхад эрчмийнх нь нэг талд нь уурхачингийнх ингээл бүрээ бөмбөрөө бэлдээл ирдэг байсан. Манай ТЭЦ 4 төрийн өмч тавьцаад компани ажилчид маань бага ингээд бөөнөрөө бүр ингээд дэмжиж станерэ зааланд бараг нэрэ агаар орохыг зайгүй ингээл хүмүүс хөлрөөл тэгэл шал хальтрал тэр үе бол хизээч мартагдахааргүй. Дэмжигч нар ч гэсэндээ маш тийм хүчтэй бага яг чин сэтгэлээсээ дэмждэг байсан. Манай багийг дэмждэг бол намайг дэмждэг үзэгч нартаа бас баярлалаа. Хөвсгөл Seven Stars багийн хувьд өнгөрсөн удирлын үндэсний дээдлигийн тэмцээнд хөвсгөл эрчим нэртэйгээр хүч сорж хүрэл медаль гардсан билээ. Харин өнөө жил амжилтаа их болон төрүүлэх зорилготой байгаа гэсэн юм. Тэд энэ удирлын эхний 3 тоглолтод дараалан хожсон хэдий ч энэ 7 хоногт хилчинтэй тун ойрхон өрсөлдөөд ялгцсан. Тэгвэл өнөөдөр Hobby Ace багийг булган авч удирлыг 4 хожилтоо үргэлжлүүлж байна. Тэнгэрлээс 7 10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлээ. Хамт байж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.